Шудраг ёс, хөгжлийн гэрээ. Баялагтай эзэн Монгол. Хүмүүн төрлөختний хангалтлагч соёл иргэншлийн нэг нүүдлийн соёл иргэншлийн амьд халуун улбааг өнөөдрийн өдрийг хүртэл авч яваа цор ганц үндэстэн бол Монгол үндэстэн, Монгол ор юм. Агва их Баатарлын хөлгөн туйлс, уртын дуу, морин хойр, Монгол бүх ангуурч хувийг шуулгын хэрдэм, ардын аман зохиолын дуусаж дундаршгүй их өв соёл гэдэг бол бидний дэлхийн соёлд хүндрэлтөнд өргсөн агва гайхамшигуудын дээдийн дээд юм байна. Бид өөрийнхөө соёлыг яг энэ гадны улсуудтай адилхан үйлдвэрлээд дэлхийд цацах юм бол бидний соёл бол маш онцлог. Мөн бид нар дэлхийн хэмжээний том соёлын үйлдвэрлэгч орн болох боломжтой. Монгол туурхтны өв соёлыг соёлын бүтээлч үйлдвэрлэл болгон хөгжүүлэхийг дэмжин. Дэлхийд танигдсан соёл урлагийн Монгол брендийг хөгжүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцлбор байгуулан соёлын салбарт эхлүүлсэн их бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ. Соёл дэлхийн өнөөдөр эргээд унган байгаль руугаа, унган өв соёл руугаа хүндрэлтний анхдагч тэр гайхамшиг руу тэмүүлж, эрмэлзэж байгаа энэ цаг үед энэ амьд халуун байгаа монголчууд бид нар дэлхийн монголчуудын төв байгаа зогсохгүй. Дэлхийн нүүдлийн соёлын төв байх. Энийг бид соёлын үнэт үйлдвэрлэл болгож дэлхийн чимэг болгоход тун ойрхон байна. Монгол улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор нүүдэлчдийн соёл спортын их наадмыг эх орондоо тогтмол зохион байгуулах санаачлаг гарган ивэлдэн авч хэрэгжүүлнэ. Соёл бол бидний хувьд бол үндэсний нэгдмэл үнд зүйлийг бэхжүүлж бид нар үндэстэн улс юм шүү, бид нар бусдаас онцлог юм шүү, бид чинь монгол хүн юм шүү гэдгийг бий болгодог бахархлын гол зүйл. Монгол улсын төлөө зүтгэе. Ухнаагийн хөрөлсөх.